Бид нэр юм чи ингээд эцэг эхчүүд өөрсдөө одоо ингээд харшилт нь чагнаат ч юм уу тэгээд яг энэ хатгалгаа болж шүү гэдгийг мэдэх тийм арга байдаг уу? Ерөөсөө л хүүхдийн амьсгалыг тоол. Хамгийн зөв арга хүүхдээ халуунгүй 50 байгаа үед амьсгалыг тоол. Тэгэнгүүт чинь одоо нэраа хүүхд нэг 60-аас дээш одоо нэг хүртэлх нас 50 одоо тэрнээс дээш 40-оос дээш одоо том насанд хүрсэн том хүүхд одоо нэг 10-аас 20 30 хүртэл одоо гэдэг ч юм одоо норматив биш шүү дээ. Яг халуурсан хүүхдийн амьсгалд олширдог байхгүй юу? Одоо 1 градус халуурахад одоо 38 хүрэхэд нэг 10 хүртэл амьсгалын доо олширдог. Тийм үед тоолох юм бол бас энэ худлаа л да. Тэгэхээр хүүхдэд 50 багт унтж байгаа үед нь халуунгүй үед нь амьсгалаа тоолол энэ бол одоо ээжнэр бүр сурцсан мэддэг манай хүүхд унтж байхдаа эмчээ тэгд амьсгалаа гэж ирдэг байхгүй. Тэгээ хамгийн амархан арга юм. Халууралтаар бид нар хатгалгааг бас бүрэн уншилж чадахгүй мэдээж эмч нар шиг чагнаж чадахгүй гэхдээ амьсгалын тог хинч тоолж чаддаг шүү дээ. Бүтэн амьсгал гэхдээ одоо нэг 10 тоолчод үржүүлэх биш тийм ээ. Яг бүтэн 1 минутын амьсгал тоолох.